Hi guys, цоо шинэхэн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараараа дотны хүндээ ч итгэж болохооргүй хорвоо гэдгийг бидэнд сануулж өгөхүйц тим нэгэн аимшигтэй хэргийн талаар ярьж хөр бэлтгэсэн байна. За ингээд бүгдээрээ гол хэрэг рүүгээ орцгоё. Даниэл Сара Джонсон 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Англи улсын Эссексийн Тилбүри хотод Линда болон Тони нарын гэрт 3 хүүхдийнх нь хамгийн бага нь болон мэндэлсэн. Даниэл энгийн л нэг өсвөр насны хүүхэд байсан бөгөөд бусад хүүхдийн л адил чөлөө цагаараа өөрийнхөө өрөөндөө поп хөгжим сонсож даган дуулдаг л хүүхэд байлаа. Даниэл сургуулаа төгсөөд цэцэрлэгийн багш болж хүүхдүүдтэй ажиллах маш том мөрөөдөлтэй охин байсан. Даниэлийн эцэгхийн хувьд гэх юм бол Линдаг дижээдэг туулаандаа өөрөөсөө ч илүү хайртай Steps гэх хамтлагийн дуунууд болон дуучин Робби Уильямсийн дуунд асар их дуртай тэр байтугай хайртай охин байсан гэж дурсдаг. Тэрээр хүүхэд ахуй наснда ойр тойрныхондоо маш ихээр тусалдаг, хажуу хавийнхандаа хайр түгээсэн тийм л нэг гэгээлэг хүүхэд байжээ. 2001 оны 6 дугаар сарын 18-нд Даниэл охин сургуулийнхаа автобусанд суугаар гэрээсээ гарч явдаг. Харамсалтай нь энэ өдрөөс хойш охиныг ахин хинч олж харсангүй. Сургаггүй болох үедээ охин дөнгөж 15 настай байжээ. Охиныг тэр өглөө сургуультай ирээгүй тул санаа зовсон багш нь Даниэлийн ээжэд энэ тухай мэдэгддэг. Гэтэл охин нь өглөөхөн сургуультай явна гэд гараад хичээлдээ очоогүй талаар нь сонссон ээж нь маш ихээр сандарч охины найз нөхдийнх рүү залгаж сургууль руу нь явах замаар нь охиноо хайж эхэллээ. Гэвч охиноос нь ямар ч сураг байгаагүй тул тэр өдрийнхөө оройн охиноо алга болсон гэж цагдаа дуудлага өгсөн. Дуудлагыг авсан цагдаа нар охины ээжээс мэдүүлэг авч тэр оройноо шууд мөрдлөхөө эхлэн охиныг гэр болон сургуулийнх нь ойр орчмоор хайсан ч охин байтугай уул мөрөн ч болтдоггүй. Ингээд цагдаа нар охиныг ирээ хайх ажилдаа ард иргэдийн тусалцааг авахар шийдэн энэ талаараа олон нийтэд дуулгахад охины найз нөхөд тэдний гэр бүл хөршүүд гих мэд маш олон хүний бүрэлдэхүүнтэй томоохон баг бүрдэж охиныг Тилбүрийн хот даяар хайж эхэлдэг. Бүхэл бүтэн 7 хоног үргэлжилсэн энэ хэрэл хайгуулаар Тилбүрийн хотын ойр орчмын бутсөөг болгоныг мөн хот даяар охиныг хайсан ч мөн л адил охины бараа сурагч байсангүй. 900 гаруй офицер туслах ажилтнуудыг татан оролцуулж 1500 өөр газарт нэгжлэг хийж олон тонн шороог өргөж шигших ажил гих мэт нийтдээ 1.7 сая фунт стерлингийн зардалтай эрэл хайгуул дахин хийж үтсэн ч мөн л адил юу ч болцсонгүй. Яг энэ үед мөрдөгчдөд нэг томоохон с 'ижиг төрж эхэлдэг. Охиныг эрен хайх ажиллагаанд ойр орчмынх нь хүмүүс бүгд тэр байтугай Тилбүрийн хотын охиныг танихгүй хүмүүс хүртэл ихээхэн анхаарал тавин гар бие оролцож байхад охинтой маш дотн байсан авга ахт нь Даниэлийн алга болсон падгүй юм шиг байгаа нь мөрдөгчдийн хараанд төртдөг. Ингээд мөрдөгчд түүнийг охины хэрэгт холбогдуулан шалгахаар шийдэцгэлээ. Энэ охины авга ах гээд байгаа хүнийг мөрдөж үцхэд Даниэл охины авга ихч Деббитэй Даниэлийг 12 настай байхад нь гэрэлсэн Стюарт Кемпбелл гих этгээд байсан. Даниэл охин бүр тэдний хормын гэрчүүдийн нэг болж байсан байгаа юм. Мөн цагдаа нар Стюартыг өмнө нь 14 настай бяцхан охиныг хулгайлсан хэрэгээр шүүгдэж тэнцээ харгалзах ял авч байсныг нь илрүүлжээ. Дээрээс нь түүнийг гэрэл зурагчны дүр товрон сэтгүүл зургийг чинь тавьж өгнө гэж хуурч мэхлэн залуу охтыг гэртээ авчирсныхаа дараа хүчээр нүцгэн зургийг нь авч дараа нь түүгээрээ охтыг сүрдүүлэн өөртөө нь уулзахыг шаарддаг байсан баригдаж үүнээсээ болж мөн л адил 4 жилийн хорих ял эдэлж байсныг нь илрүүлсэн. Яг энэ мөрдөгчд Стюартыг мөрдөж байх үед Даниэл охиныг алга болсон өглөөн нь Стюартийн машинтай төстэй цэнхэр Ford Transit фургон машинтай хүнтэй Даниэлийг ярилцаж байхыг нь харсан гэрч гарч ирдэг. Ингээд цагдаа нар охины хэрэгт буруутай байж болох хамгийн боломжит хүнээр авга ах болох Стюартыг нэрлэж түүний гэрт нь яаралтай нэгжлэг хийхээр болцоожээ. Энэ нэгжлийн үеэр Стюартийн байшингийн дээврийн хөндийгөөс цуснд будагдсан охин хүүхдийн оймс олдог. Энэ оймсыг шинжилгээнд явуулахад тэндээс Стюарт болон Даниэл охины ДНХ гарч ирсэн ба охины хэрэгэлдэг байсан уруул хөнгөлөгчийг мөн гэрээс нь олсноор түүнийг охины алга болсон хэрэгт гол буруутан байж болзошгүй хэмээн албан ёсоор үзэж Стюартыг гэрээс нь нэгжлэг хийсэн өдрөө буюу 2001 оны 8 дугаар сарын 17-ны өдөр баривчилсан. Мөрдөгчд түүнээс Даниэл охины алга болсон өдөр хаана юу хийж байсан талаар нь асуухад Стюарт би тэр үед гэрээсээ хагас цагийн зайд барилах өөрөө вар хийдэг дэлгүүрт вар хийгээд л сууж байсан гэж хэлсэн ч мөрдөгчд охиныг алга болох үеийн Стюартийн утасны байрлалыг хянаж үзээд энэ нь худал болохыг нь илрүүлснээр түүнийг Даниэл охины хэрэгт буруутай гэж үзэх мөрдөгчдийн таамаглал бүрч их баттай болж ирсэн. Нэмээд охиныг алга болох үед Даниэлийн утасны байршил авга ах Стюартийн утасны байршилтай нэг газар зааж байсан нь бүр л их с 'ижигтэй байсан нь бол тодорхой.
За ингэж явсаар мөрдөгчд Стюартыг охины хэрэгт буруутгах, нотлох баримт цуглуулах, ядаж охины зохицыг хайхаар олон удаагийн нэгжлэг хийх гэх мэт маш их хугацаа өнгөрсөний дараа буюу 2002 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Стюартын шүүх хурал болж прокурор талаас Стюартыг Даниэл охины амь насыг хөнөөсөн буруутан гэж үзэж түүн цаазаар авах ял төлөвлөж байсан бол өмгөөлөгч талаас харин Стюартыг энэ хэрэгт ямар ч буруугүй охины оймс тэдний дээврээс олдсон тохиолдол байсан хэмээн түүнийг энэ хэрэгээс мултлахыг зорж байлаа. Энэ шүүх хурлын үеэр Даниэл охины ээж шүүхийн танхимд Даниэлийг алга болоход охиныгоо нас барсан гэдэгт бидэнд итгэхэд маш хэцүү байсан. Эхний 2-7 хоногт би унтаж ч чадахгүй байсан. Би гэрээсээ гаралгүй Даниэлийг хизээ мүдгүй гэртээ ороод ирнэ гэж бодсон болохоор үүднийхээ ч хаалхыг түгжилгүй өдөр бүр хүлээдэг байсан. Энэ бүхэн хар дарсан зүйл байгаасаа гэж би хүсэж байна. Охин маань алга болоод хэдэн 7 хоног өнгөрсөн ч охиноос маань ямар ч сураг гарахгүй байсан цагаас л эхлэн би анх удаага охиноо гэртээ ирэхгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Энэ ярагчин алуурчинд охин маань маш их итгэдэг байсан. Гэвч тэр охины маань хаана байгаа, ядаж цогцыг нь ч болтугай хаана байгааг хэлж өгөхгүй гүрийж байна. Түүнийг би там чатаасаа гэж хүсэж байна. Гэхдээ үхэл түүнд амар амгалан л өгөх байх. Тийм болохоор би түүнийг үлдсэн насандаа хийсэн үүлийн үрээ бодож шаналж өнгөрөөгөөсөө гэж хүсэж байна гэж хэлсэн. Энэ шүүх хурал 2 сар гаруй үргэлжилж шүүх хурлынхын үед мөрдөгчд Стюартын утсыг шалгаж байх үедээ түүнлүү Даниэлаас сайн уу өстүү маш сайн аваг ах байсан тань баярлаа гэж би хэлмээр байна. Ээжэд намайг уучлаарай гэж хэлээрэй гэсэн утгатай мессеж ирсэн байсныг мөрдөгчд олж уншсан. Үүнийг нь ээж аавд нь харуулхад Даниэл охин ихэвчлэн жижиг үсгээр мессеж бичдэг байсан. Гэвч бүх үсгээ томоор явуулсан нь бидэнд с ิจ гтэй санагдаж байна гэж ээж аав нь цагдаа нарт мэдгдсэний дагуу мөрдөгчд энэ мессежийг бүрэл гүн шалгахаар шийдсэн. Энэ мессежийг нь шалгаад Стюарт охиныг амиа хорлсон гэж харагдуулах зорилгоор Даниэл охины өмнөөс бичснийг нь баталж чадсан байна. Үүнийгээ шүүх хуралд нотлох баримтаар харуулснаар 2002 оны 12 дугаар сарын 19-нд шүүхээс Стюартыг Даниэл охины амь насыг хөнөөсөө хэрэгт буруутгаж бүх насаар нь хорих ял оноож дээрээс нь хүн хулгайлсан хэрэгт нэмээд 10 жилийн ял оноосон. Тэр энэ шүүх хурлынхаа дараа өөрийгөө гин буруугүй гэж зарлаж дээд шүүхэд дав заалтсан ч дээд шүүхээс анхан шатны шүүхийн өгсөн ялыг хിവэр үлдээж өршөөлийн хилцээрээс өмнө доод тал нь Стюартыг 20 жил ял идэх ёстой гэж үзсэн. Стюарт мөн энэ 20 жилээ шоронд өнгөрөөж 2023 оны 1-р сард тэнцэнгээр суллагдах хүсэл тавьсан ч түүнийг нийгэмд он цаюултай засаршгүй итгээд гэж үзэн тэнцэн суллахаас татгалцсан байна. Стюарт бол хизээч өөрийнхөө хийсэн хэргийг хүлээгээгүй. Охины зохицыг хизээч олоогүй бөгөөд нэг удаа мөрдөгчд Стюартад охины зохицос хаана байгааг хэлээд өгвөл ялыг чинь хөнгөлж өгье гэсэн ч Стюарт энэ талаар юу ч дуурайгүй. Охины аав ээжийн хувьд гэх юм бол хуучин амьдарч исэн гэрээсээ ч нүүлгүй өнөөг хүртэл охиныхоо зохицыг ч болтугай олох найдвараа алдалгүй хүлээсээр байна. За ингээд энэ удаагийн дугаар маань үгээр төгсөж байна. Та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Лайк болон сабскрайба дарахаа битгий мартаарай. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.